За сайн байцгаана уу дээдлийн шоуны үзэгчтэй. Хөтлөх заяа. Тэгээд та бүхэн хэрвээ бит хоёрыг дэмжихийг өчүүхэн ч хамаагүй мэдгүй ямар ч самаагүй дэмжихийг хүсэх юм бол манай сошиал суугуудыг дагаарай. Тэгээд сошиал суугуудыг дагснаар бид эдийн контентыг цаг алдахгүй үзнэ. Тэгээд нэмээд бит хоёрт тодорхой хэмжээнд тусалж гин гэсэн үг шүү. Тэгээд манай сошиал суугуудыг subscribe-ийг лайк дараад фоллоугаарай. Тэгээд баярлалаа дээдлийн шоутайгаа хамт угаарай. Байнга үздэгт баярлалаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий үзэгчдээр саммиг лайт хамтран ажиллаж байна. Гидс дүүргүүлтгүй хамгийн бага халаар агуулсан шинэлэг зөөлөн мэдрэмжийг мэдрэх хүсвэл саммиг лайтыг сонгороо. Дэйти шоу. Тийм ээ. За манай өнөөдрийн шоуны маань эхний одоо юу эхлээд sorry манайхаа нэр бид нар нөгөө энэ дугаараас юутай болж байгаа спонсортой болж байгаа. Тийм жоохон мөнгөтэй харагдахгүй юм бид хоёр. Тийм жоохон инээж мэнэгээ те спонсортой болцсон те бид нар саммиг яг шоугоо нээгтээ нэг юм жоохон ургаацсан нээж мэ. Спонсортоос нэг юм инээгээл байгаас те гүйж чаддаг ахад гэж. Тийм тэгээд саммиг лайт манайхаа ууж ирсэн үү? Ууж үзсэн үү? Манайхаа ууж үзсэн байна уу? За тэгээд манай өнөөдрийн одоо энэ хүү дугаар ивентчээр саммиг лайт хамтран ажиллаж байгаа хамгийн бага калоритой гидс дүүргэлтгүй юм гоё хөнгөн мэдрэмжийг мэдрэхийг хүсвэл та нар саммиг лийг сонгоорой. Тий. За баярлалаа. Тэгээд саммиг байлаа. Тэгээд манай өнөөдрийн спонсор хамтран ажиллах болно. Тэгээд манай өнөөдрийн оролцогчдын дэс мага учраас та бүхэн бүгдээр нүдэн анасаа гэж хүсэж байна. За нүдэн анаараа манайхаа. За ингээд манай оролцох эмэгтэй маань. За нэг шат шүү. Чиний амьдралын туул хамгийн том шат чаа. За нэг эмэгтэй хоёр залуу байгаа шүү. За одоо яг урд нь сандал байна. Тийм за. За наас амтэрсэн. Сэ одоо манай эмэгтэйтэй болцох хоёр залуу маань байж наарч ирж байна. Навчс бүчаалаа ёо. Намайг гисэн чинь сэтгэл одоогүй болов. Гівгэнүүтэйгээ барай. За бүр урд нь шатаага шүү. Яг баруун төгсчээ. За манай өнөөдрийн дэйли шоу өнөөдрийн дугаар эхлэх бэлэн болсон байна. Тэгээд манай өнөөдрийн оролцогчд маань тайзнаа гарч ирсэн. Бүгдээрээ оролцогчтой нэг гоё ялгаж шийдэх үү? За манай оролцогчд маань гоё өөрсдөө гоё танилцуулаач тэх үү. За эмэгтэйгээс эхэлчихье. Гоё танилцуулаад яагаад сонгох ёстой вэ гэдгийг гоё хэлчихье. За сайн байна уу? Инхчин гэдэг. Бас харахгүй сайн байна уу? Инхчин гэдэг. За сонгостой шалтгаан гэсэн тий. Өөргөө устдахгүй танилцуулж болно шүү эхлээд тий. За инхчин гэдэг тэгээд маркетингийн менежер мэргэжилтэй. За одоо яг мэргэжлэрээ ажиллаж байгаа тэгэнгүүт тий. Намайг сонгох шалтгаан гэх юм бол одоо хорн гарцсан тэгээд наач яг гоё магтаалуу эсвэл яг юу вэ те хорн гарцсан хэрч яг хорыг яаж гаргасан бэ те би гайхаад байна л да бас одоо шоудаж тэнж авахгүй ууж мууж авахгүй араар нь тавихгүй өмнө тэгжсэн гэсэн үг шүү. Яг үзэх юм уу үзчихлээ одоо яг зүгээр яг сууя гэх тийм ээ. За окей. Тэгээд найз залуутай болвол тижээж чаднаа. Woman power явж ш тийм ээ. За sugar mommy style те яг манай хоёр тэжээлэхэд бэлэн үү? Тий. За манай хоёр залуу маань өөрсдөө танилцуулж эхлээ микрофон барьснаас эхлээ танилцуулаа явчих. За окей тийм. Чи яг ганцаараа микрофон барьсан баг шүү. За бүгдэнд нь орой мэнд хүргэе. Наваг бас сүрэн гэдэг 24 настай шүдний эмч мэрэгчлээ. Вау. Nice. Шүдний эмч мэрэгчлээ баасан сүрэн те. Хин гэж дуудах уу? Баска гэж дуудах уу? Окей. За Баска 24-т шүдний эмч. Өөр одоо чамайг яагаад те одоо өнөөдөр энд нэг эмэгтэй хоёр залуу байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр маань өрсөлдөөд те энэ эмэгтэйгийн төлөө өрсөлдөх учраас яагаад чамайг илүү сонгох ёстой вэ те? Би бол ерөнхийдөө айгу эрхлийг аюу чухалчилдаг. За тэгээд гэр бүл төлөлтийг бол бүр нэгт тавьдаг. Тийм болохоор одоо нөгөө зарим залуучууд одоо нэг эмэгтэй хүнтэй холбоо тогтсон өөр эмэгтэй хүмүүний нүдэнд ерөөсөө эмэгтэй хүн шиг харагддаг. Эрэгтэй хүн шиг харагддаг шиг. Баахан залуучууд харагдаад байдаг гэх тийм ээ. Окей, ер нь бол өмнөж залуу юм байна тийм ээ. Тэгэхээр ер нь бол тэр эмэгтэйгээс өөр бус нь харахаа болждаг гэсэн үг биш үү тийм. Гэхдээ энэ угаасаа үерхэлд яг хамгийн яг чухал яг нэг юм нахаа тийм яг тэр эмэгтэйнийг сонгосон л өөр хүмүүсийг бас харахгүй жаднах ч бас гоё даваа тал. Одоо тэр гэр бүл төлөвлөлт нь ер нь одоо болцсон, ер нь найз хүнтэй болохоор болцсон гэсэн үг үү тийм. Төлөвлөлтийн дагуу явж байна. За би бол үерхийгөө одоо 5 жил болж байгаа. Тэгээд тухайн үед болохоор нөгөө нэг өөрийгөө яг уурлах үедээ яадаг юм. Тэгээ өөрийгөө ойлгоог байж хүний цагийг үргэлжлүүлсэн байхгүй. Одоо л өөрийгөө ойлгоцсон. Тийм болохоор окей.
Ямар гоё ухаалагцал вэ те. Тэгээ зарим залуучууд ч яг өөрийгөө ч ойлгоагүй ч бас нэг юм ааштай шар охиныг яг ингэж ойлгох гэж хичээгээ тэгээ стресстэй салдсан шүү дээ. Яг тэр асуудлаад гарч ирэхгүй л гэсэн мэн nice. Окей. Бас ер нь бол хорон гарцсан гэсэн үг үү те. Эс гараагүй байна уу? Болоогүй. За хорийг дараа ярих гэж шах те. За манай хоёр дахь залуу микро цааш нь дамжуулъя. Сэмэнэ. Баярж хөлн гэдэг 22 настай хүний хэмжээр сурдаг 5 дугаар курс. Хоёр найзууд байх шах те. Хоёр эмчи одоо хэний сонгох юм бэ те? Юуны эмч вэ? Хүний хэмж. Тэгвэл арай давуул юм байна те. Шүдүү хүнүү гэх те. Шүдний эмчиж эмчид тооцдоггүй штэ. Йоо! Ямар амар шаш юм. За бро эхнээсээ ингүүл хоёр зодолдоо дуусна шиг шах те. Энэ үсгтэй хүнтэй. Йоо ямар амар их хэлж байна. Шууд хажуу тал руугаа буудаад эхэлж штэ те. За окей, nice. За тэгээд намайг сонгох шалтгаан гэх юм бол эрүүл мэндтэйг хамгийн төв хөрөнгө оруулалт чинь би байх болно гэж. Йоо. Вау. Тэгэхээр амиа бодоод чамайг сонгоно гэсэн үг шах те. Ер нь бол тий. Зөө гайхалтай. За хүний хэмж шүдний хэмж хоёр маань байгаа юм байна. За 22 настай гэсэн үү те? 22. За хин гэж дуудах уу? Жохоо гэж дуу. Жохоо. За Жохоо Баска инхчин 3 тийм ээ. За манай хоёр маань те яг эмэгтэй хүнээс жишээлбэл юуг нь хардаг вэ те? Юуг нь төрүүлж хардаг вэ? Одоо уулзахдаа эмэгтэй хүнээс одоо гадна талаас нь физикал байдлаас. Миний хувьд хамгийн төрүүлж тухайн эмэгтэй хүний өндрийг хардаг. Тэгээ өндрөөс гадна тэгээд бие авч явж байгаа байдал урт хөлтөө бол бас их гойсон. Гоё санагдах уу те? Ер нь гайгүй шүү. Би ч их урт гартай үндэ гэж те. Окей, ер нь бол өндөр нь тэгвэл хэд байх хэвээр. Ер нь чиний type 160-аас дээш үйл болно. Оо ямар ийм өндөр юм ярьж ийсэн аа ямар намхан юм яриа шаач бай те. Монгол эмэгтэйчүүд ер нь бүгд л ер нь 160-аас дээш үстэй тийм ээ. Ер нь 160-аас доошо байвал яах вэ? Яагаад болдгоо лээ? Ер нь ямар санагддаг вэ? 159 дөхөө. Пороро пуби дагуулаа яваад байгаа юм шиг харагддаг. Йоо. Юу гэсэн бэ? Пороро пубитэй хамт яваад байгаа юм шиг харагддаг. Пороро пуби. Энэ 22 дэх хүмүүс ийм хөөх юм ярьдэн шүү дээ. Парара пубиг дагуулад магаадаа би хөөх. Окей, за. Ер нь бол нэг ийм жоохон хөөх дагуул яваад байгаа юм шиг санагддаг гэсэн үг юм тийм үү? За. За манай Баска. Ти ер нь гадна төрхөөс нь юуг нь хардаг вэ те? Би бол ерөнхийдөө нарийнхан өмсгтэй давхраатай охтууд дотортой. Яг харагдахгүй юм ээ. За бро яг бүгдээрээ л хамтдаа харъя гэж шах те. Би яг хараад хэлээд үгүй гэсэн ч харагдахгүй. Нарийнхан хөмсгтэй давхраатай нүдтэй. Нарийнхан байдг нь ямар учиртай? Ийм шивцэн давхраа гэсэн үг заавал. Яг бодит хөмсгтэй гэсэн. Нөгөө Megan Fox шиг. Megan Fox шиг. Окей. Ер нь шүт хэр хамаатай. Одоо чамд бол бас хамаатай байх гэж би бодоод. Одоо юу гэм бидний мэрэгчлүүд бол шууд хүнтэй уулзаа шууд шүдрүүл харчаад байдаг л та. Тэгтээ надтай суух эмэгтэй бол шүдэн дээр бол санаа зовох хэрэггүй л гэж байна. Би шүдгүй байсан ч шүдтэй болгоно гэж шах те. Монгорхоо цоорхоос би нөхөө даваад явна гэх тийм ээ. Айсаа. Манай эмэгтэй маань тэгвэл залуучуудаас энэ залуугаас юу хардаг вэ те? Хамгийн эхлээд өндрийг хардаг. Өндөр. Өндөр. Окей. Тэгээд амар гоё инээдэг. Тэгээ бусд нь яах вэ? Бусд нь яах вэ? Болгоод авна. Өндөр гоё инээдэг байх болно гэсэн үг те? Өндөр нь хэд байх хэвээр тэгвэл? Ер нь нэг 87-8-аас дээшээ байвал болно доо. Яа. Бас те? Яа, их шахах. 88-т ерөөсөө инээдгүй залуу байл яах вэ? Яг юм төв царайтай ингээл муугаараа л байждаг. Инээлгэнэ. Гжигдэж шах те. Чи яагаад 87 юм уу? Яагаад 87-аас дээш байх хэвээр вэ? Тэр шалтгааныг хэлэхгүй бол бас жоохон юу байх те? Би нүг яг ажлын шаардлагаар тэр дандаа өсгөөтэй гутал өмсөж явдаг. Тэгээ би өөрөө өсгөөтэй гутал өмсөөд 80 руу төвчдөг болохоор тэгээд надаас өндөр ингэж байвал бас яг болно. Тэгэхгүй яг нэг 70-тай 80-тай залуучууд намхан байдаг. Намхан байдаг гэдэг. Яа, ямар зүрх рүү чи ямар эвгүй явж байна. Би ч яг 85 л таах бас гайхах гэдэг. За манай хоёр залуу маань тэгвэл өндөр нь хэд вэ те? Өндрөө хэлчихэ. За Баскаас хэл. 186. Nice. За. 87 гэж байна те. 183. 83. Гэхдээ эмчтэй хүний хэмж.
Тэ амтай чи ярина шүү гэж хахтай. 183 186 залуучууд ирсэн байгаа юм байна. Ер нь дайггүй үстэй 183 186 л тийм ээ. болно. Болгоно. За. Ер нь өмнөх харилцаа хизээ дуусгасан бэ те? Яагаад дуусгасан бэ манай ингчин маань те? Яг харилцаа хэр үерхэл гэсэн үг. За чи яг юу гэж ойлгосноо тэргүүрээ хариулчих шахтай. Тий, бэлгийн харилцаач гэж болно шүү. Тийм, харилцаад бол харилцаа. Situationship ч юм уу те, юу ч байж болно шүү дээ. Яг үерхэл гэвэл яг юм юутэй үерхэл бол байхгүй, албан ёсны үерхэл бол байхгүй. Тэгээд зүгээр энгийн харилцаагаа бол сая 100 дуусгасан. Наа чи амар юм бэ. Энгийн харилцаа чинь дуусахгүй штэ гэж шахтай. Тэр чинь Эхлэегүй үздэг шүү. Зүгээр яг танилцах үе шатан дээр явж агаад тэгээд дууссан юм те. Дуусгасан юм. яг яагаад дуусгаад байна ер нь те? Юу нь болохгүй нэг залуучууд ээ. Гэ ингээд танилцаа явж иж хардаад исэн штэ. Амар хардаад тийм чи хардуулахаар юм л хийж штэ. Шахтай. Тэр залуучдын талаараа шахтай. Яг юун дээр хардаад байна чинь? Гэхдээ ингээд зүгээр нэг сошиал дээр зураг хийлээ, чамайг хүн даглаа гэд нэг тийм байж боломгүй асуудлаар хардаад байсан байхгүй. Яа. Чиний зураг гэхдээ ер нь гайгүй үсттэй гэхгүй те. Тийм, өстой гайгүй. Тэг нэг гэхдээ тэг яг нэг юм хардахаар бас зургнууд өгдөг штэ. Тэг нэг юм зүгээр юм утас ингээд хэлхээ шатсан хүмүүс өгдөг штэ те. Тэрнээс бол гайгүй те. Үгүй тийм задгай нүцгэн зураг өстой байдаггүй. Окей. За. Манай хоёр залуугаас жишээлбэл манай эмэгтэй маань асуух асуулт байна уу те? Яг энэ хоёроос маань мэдхийг хүсэж байгаа юм байна уу одоо шууд? Анхны болцоог яаж хийвэл гоё гэдэг вэ? Наа чи манай нэвтрүүлгийн асуулт байна шах те. Бид өөр асуултгүй болчихдээ чи яах таа гэж. Өөр юм аль таа гэж те. За хариулчих. Анхны болцоогоо яаж хийвэл гоё байдаг вэ? Нилээ нөгөө таньж ярилцах ер нь аюул чухал та. Тэрээс биш нөгөө гадуур явж хоолнд орох нэг амар сүртэй биш. Тухайн хүний яг эхлээд ярилцаж л ойлгохгүй. Яг жоохон юм идүүлчихэд ярилцаж болохгүй гэж байна. Үгүй хүн үлэн дээр үнэнгээ ирдэг гэж шахтай. Жинхэнэ ааш нь гарч ирдэг юм гэдэг. Үлэн хүн үнэнгээ ирнэ гэж шахтай. Шүдний юмч. Баска гэж шахтай. Ер нь бол зөвөр яриад явах юм тийм ээ. Ер нь аль болох нөгөө мэдлсэн л дээр юм биш тийм ээ. Бусдын бол дараа нь ерөөхдөө хийж болох зүйлүүд болохоор тийм ээ. Тэгэхгүй анханасаа юм гээд нэг юм амар гоё болцоол явчихаар ч нөгөө нэг юм шууд нэг юм таних шатыг алгасчаад идэг штэ. Тийм үү? Бодлоо жоохон маялах гэдэг. Маялах гэдэг гэж. За. Би бариад идэв штэ угсаа тий. Манай жахва тий. Миний хувьд одоо анхны болцсон дэр гэх юм бол эмэгтэй хүнтэй зөвхөн суугаад яриад хаас илүү босоод ярддаг. Айлуултай. Нэг хамт юм хийвэл хэцүүгээр байдаг. Одоо юу хийх гэдэг нэг шахтай. Тухайн эмэгтэй хүнийхээ сонирхлоос шалтгаалаад эсвэл боулинг ч юм уу, эсвэл CS:GO тоглох ч юм уу, PlayStation ч юм уу ойлгох тийм үйлдэл хийх дуртай. CS:GO гэсэн үү сая? Би буруу сонссон уу? CS:GO гэсэн үү? Ер нь бол ингээд нэг юм хамтдаа хийж болох юмнуудыг хийвэл аль болох нэгнийгээ таньж мэдэхэд амар гэж ойлгох юм байна. Ер нь эмэгтэй хүнийхээ сонирхол дээр үндэслэж тийм activity хийх юм байна тийм ээ? Тий. Айс. Ер нь би хэр чухал вэ? Одоо ер нь булчинтай залуу сонирхдаггүй эсвэл хамаагүй биений хувьд Туранхай баяр хот байсан бол чи хайрлах уу тийм ээ? Зүгээр өөртөө таарсан яг бие хөгжүүлдэг байхад болно. Хөгждгүү маа гэхэд бас нэг тийм хитрхи туранхай байвал бас хэцүү, бас нэмэлт тийм юмтай байвал бас жоохон хэцүү. Нэмэлт юм аа. Нэмэлт юм нь яг юу юм бэ гэж. Гүзээ мүзээтэй байвал одоо яг юм нэг залуу насны дээр тийм байвал бас жоохон хэцүү шүү дээ. Залуу насны дээр гүзээтэй байвал хөгшрөөд юутай болох ч юм билээ тийм үстэй тий. Nice. За манай хоёр залуу ер нь тасгал хэр хийдэг вэ те? Энэ эмэгтэйд одоо шаардлага нь бол те гүзээгүй байх хэрэгтэй юм байна. Тий манай баяр жахлаа. Би одоо 10 жилээс эхлээд жудогийн спортоор нэг 4 жил хичээлсэн. Тэрнээс хойш сакс волейбол тэгээ сүүлийн 3 жил тасралтгүй жим хичээлж байгаа. Яг сая ямар муухай акценттэй хэлчихв те. Секс волейбол гэж шаач. Яг тийг жоохон сонсогдлаа. Сакс өстэй те. Тэрийг зөв хэлэхгүй бол яг сая секс волейболоор хичээлж гин гэдэг сонсогдчихлаа. Sorry. Гэхдээ би хүмүүсийг чамайг буруу ойлгохоос сэргийлсэн шүү. За. Баска. Одоо хичээлж байгаа болохоор CrossFit, за тэрнээс өмнө болохоор усан цэлэлт, сакс. За тэгээд давхар нөгөө нэг бильярдыг их сонирхдаг байсан. Вау, бильярд бас чухал те. Яг ингэ тойроод алхдаг болохоор бас яг нэр шүү. Би яг ямар ч жоок биш.
хориод ширээд ингэж тойрж алхах гэж яг Монголда тасгал хийж байгаа байхгүй. За окей. Амар спортлог залуучууд ирсэн байна тэгээд. Ирлээ тэгээд. Манай эмэгтэй өөрөө ер нь хэр спортлог вэ? Би спиртлэг. Би уудгүй шүү. Нэр уудгүй юм уу? Нэр уудгүй. Уудгүй хүмүүс ноото байд юм да. Уухаараа яг ямар ч байх юм билээ тийм ээ. Чи амьдралаа юу сууж байгаа хүм? Үгүй уужгаад уухаа бэлдсэн байхгүй. Гарцсан юм уу те? За гараад хэр удаж байгаа вэ? Нэг 2 жил шахаа 3 жил ч юм уу. Яа. Чамааг ингээд те ингээд одоо архинаас гаргахад яг юу юм төлхөө нөлөөлсөн бэ тийм ээ? Манай найз. Найз ч арх ууж байгаа өгцсөн юм уу гэж те. За энэний хараас ёо. За энэ жок байла. За окей. Яг нэг амар гарч мархан чашаа. Ер нь бол зүгээр шоудлтын үе бол одоо өнгөрөөцсөн тий. Одоо ер нь бол ойлгоцсон гэсэн үг юм биш үү тий. Окей ойлголоо. За тэгвэл гоё юу руу оръё. Таад маань өмнөх одоо тий энэ үерхэл дундаас жишээл red flag гэж боддог юм юу вэ тий? Одоо түрүүний хартай мартай эдрээс тэр бол уус ойлгомжтой red flag үүд шүү дээ тий. Яг одоо чиний энэ хүртэл үерчээс үерхлүүд дундаас хамгийн тийм улаан туг нь яг ямар улаан туг байсан бэ тий? За баскаас эхэлж байна. Ямар охин байвал те яг үнэхээр тисшгүй, төвчшгүй бэ? Юу нөө зөвөр өмнө тохиолдож ирсэн юмнууд нь болохоор айгүй их олон эрэгтэй найзуудтай байсан. Тэр жохоо. Тэр залуу найзууд нь яасан юм гэж байна те. Зүгээр үсттэй. За зүгээр жишээ нь дагдаг хүмүүс нь 89 сайлаа гэхэд 70 эрэгтэй хүн дагдаг л байхгүй. Бүгд найзууд нь. Ер нь 90% та эрэгтэй тал руу яваад исэн биз дээ тийм ээ. Тэр бас хэцүү л дээ. Энэ дундаас яг намайг завгүй байхад хинэн ч завтай байх юм билээ те бас хэцүү л дээ. Тэгээ аюу их эрэгтэй найзуудтайгаас уулздаг л байсан л да. Тэнд амар гайхацсан. Юу яриад байгаа юм бэ те. Бүр яг нэг өөрийнх нь найз охин юм залуучуудаа явж байгаа юм шиг яг те хүлээж авдаг шээс те. Юу яриад байгаа юм бэ? Юун залуу аа. Nice. Зэ. Манай баяж ахлаа. За миний хувьд болохоор одоо эмэгтэй хүн ингээ найзлуудгаа явж одоо бус залуучууд руу ингээ сэтгнээд ингээ хант хаяад идэг хөтөө жоохон red flag санагдаад байна. Хант хаяад байдаг хөтөө. Хант хаяад ингээ. Тэр хүмүүс нэг юм боломж байгаа юм шиг мэдрэмж өгөөд идэг гэсэн үг үү те? Яа тэгээ хандраад идэх юм аа зарим үед. Тийм. Тэгвэл манай баяж ахлын хэр хартай бай өөрөө? Би харгүй одоо хүний хувийн орон зайраа бас алдаж болохгүй л дээ. Би хараагүй би бортой гэж те. Ер нь эрэгтэй хүн ер нь хартаал байдаг. Тэрийг гол нэг ямар үед гарахаа мэдтгэл авах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Яг гэр бүл төлөвлөөд албан ёсоор гэрэлдээ батлуулсан тохиолдолд бол тухайн хүнд хардах хэрэг нь нээлттэй. Харин эрхэл дээр бол тухайн хоёр хүний орон зай нээлттэй гэж боддог. Nice. Чи хуулиар сураад давхар сураад байгаа юм шиг шүү дээ. Хардах хэрэг нь нээлттэй гэж мэгээд те. Би хэзээ ч ийм юм сонсож байгаа. Хардах хэрэг маань нээлттэй байсан биз дээ. Тэ. Эрэгтэй байсан байна. Окей. За. Тэгэхээр яг гэрлэж болохгүй нэ шүү дээ. Тэгэхээр ер нь яг манай ямар залуучуудтай одоо хамгийн тийм worst ямар зан чанар байсан бэ те залуучуудаас. Зүгээр л яг нэг миний ажил амьдралыг юусоо ойлгодгүй тийм нэг өөрийнхөө би ийм учраас чи тийх ёстой гэдэг тийм эготой хүмүүс амар жоохон тийм red flag санагддаг. Би ийм учраас чи тийх ёстой тийм би ийм байна, би тийм байна. Бас чи яг тийх ёстой гэдэг чинь. Ачиг opposite-ийн дуу шиг сонсох гэж байна. Чамайг тэгсэн болохоор би тэгсэн, тэгээгүй болоо тэгээгүй гэж өгдөг. За. Ер нь бол тийм эготой залуучууд дургу. Окей. Ер нь хитэн X-тэй вэ? Би юу? Тийм. Яг үргэлжлэн X үл огт байх. харин ингэж байгаа байхгүй тий. Ингээд байгаа. Гэсэн юм ингэж зөндөө олон юм асуудлуудыг мэдээд байгаа байхгүй чи яг ингэ. Ер нь бол ингэдэг хүмүүс гэ тий. Гэ нэг онлайн төвчний мэдлэг сайтай л байхгүй юу да. Хайр дурлал дээр онл байдаг нас тий. Хайр дурлал чи онл биш тий. Дан практик шүү дээ. За ер нь бол тэгвэл байхгүй тий. Бүр байхгүй. Хамгийн удаан дээр нь хэр удаан тийм харилцаа байсан бэ? Яг харилцааж үзээ дөө. Тийм одоо чиний үерхэл байхгүй гэсэн шүү дээ. Йоо чи 2 жил нэг залууг зүгээр л харьцаад явцсан гэсэн үг. Тэр залуу чи үерхэж чинь гэж бодоод чи бодоогүй юм шүү дээ. Чи тэр 2 жилийн хугацаанд Валентинаар бэлэг авсан л ах та тий. Авсан.
Йоо чи ямар амар юм бэ? За тэгвэл нилийн хэд байгаа л юм байна гэж. Үгүй яг 2 жилийн хугацаанд намайг 2 удаа гуугаад за би 3 дахь дээр нь зөвшөөрнөөгөө бодсон байсан чи 3 дахь гуугаагүй. 3 дахь мэ гэж юм шүү те. За 3 дахь бол мэ гэж те. Гэтэ 2 гуйж яхад чи яг яагаад зөвшөөрөв? Юу нь болохгүйсэн? Эхнийх дээр нь болохоор арай хавцар таньж амжаагүй байхад гуйсан юм аа. Тэгээд Хэр удажиж гуйсан гэсэн үг үү тэгэхээр? 4 сар мар орчим болоод. Чи тэгэхээр нийлийн л удаан танд юм байна. Түүний гарт хүрээ. Манай шоуны хариу яг 5 сарын дараа гарах юм биш юм манай. За. Гэтэ яг тэр хүн л өөрөө шийдэн шүү дээ. Тийм ээ нэгэн төвөрч байгаа юм чи. Яг яг албан ёсны тийм гуйлт мөлтгөө болохоор үерхэл гэж байхгүйгээр л явъя те хэдүүлээ. За Бацкам хэдэн X-тэй? Би чи 2 шүү дээ. 2X-тэй. Окей. За манай баяр жахлаа. 1X-тэй. Та нар яг үний яриад байна уу гэж аахгүй те. Бүр амар баг байгаад 2-1 те. За. Хитэн body countтэй бай те. 2. 2 Yeah. 1X-тэй 2 body countтэй. Yeah. За. Аха гэж аахгүй. Бид нар нэг хүний хүнжил рүү ордгоо л дээ. Гэтэ нэг хизээ явуулсан байх шүү. Асууж шахтай. За nice. За 2 body count. За манай Баска. Одоо тэгэл үннээ л хэлээ да. Аха. Тийм одоо үнэнгээ л хэлье. 15. Ой. Бүгдээрээ Баска залгаж шийдэхгүй. Ямар гоё яг үнэнгээ хэлж бүгдээр алгаж Гоё шийдэхгүй. үнэнч байна баярлалаа те. Ямар гоё Тийм юм. 15 тийм ээ. Nice. Тий. Яг хав те. Байж болно шүү дээ те хүн чинь. За. Их ч юм аа. Хариулахгүй байж болох уу? Тэгвэл тэгэл нотой доо. Улам сэвтэй санагдаад байт Чи сая шууд байхгүй гэж шахасан бох. Яг ингэж харж байгаа. Окей. Тэгэхээр хариулт Яг хариулж байгаа бид нэр эдитэн дээр хасчих. Тэгснэ оруулаа шахах тий. жишээлбэл интервал байна уу? Хэдийн дотор ч гэдэг юм уу те? Нэг оронтой ч гэдэг юм уу те? Юу энэ дотроо багтнаа. Аа. ч юм уу. Ингээд ч юм. Зүгээр хэлж байхгүй болох шахтай сүлдээ ийм ч юм уу гэж шахах тий. Яасан гэс би тавиагүй яг ийм гэж. Үгүй ийшээ нэ харахгүй байхгүй. Ийшээ дэ ч юм уу. За. Ер нь бол гарын 5 урандаа байгаа юм байна тийм ээ. Окей. За. Тэгвэл манай хэд маань гоё залуучууд маань эмэгтэйгээс асуух асуулт байна уу? Мэдхийг хүсэж байгаа юм. Тийм ээ та хэд маань хоорондоо бодсож байгаа учраас нэгнээсээ мэдхийг хүсэж байгаа юм байна уу? Манай хоёр залуу маань айгүй л нэг юм чистний хоёр залуу хоёр эмчил суугаад ах юм те. Яг тангар хөргөцсөн болохоор ингэдэг юм уу эсвэл яг юу вэ? Энэ яг юу л вэ? Ирээдүйн нөхрөө яг ямар хуу баасаа гэж үздэг. Ажлын ярилцлага шиг шааж байна. Шинэ ойрын 5 жилийн төлөвлөгөө юу вэ гэж. За ирээдүйн нөхрөө ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Надад зүгээр потенциал сайтай, өсөрт дэвших тийм юм сайтай. Тэгээд харилцаа сайтай байхад болно. Өсөн дэвчих хүсэл эрмэлзэлтэй. Наач яг хүмүүсийг скамдаж ажилд авдаг яг нэг юм газрын яг анкет яаж тэ. За. Өсөн дэвжин гэхээр яах хэрэгтэй юм бэ? Үгүй яг тэ нэг мэдээж мөнгөтэй байж амьдрын штэ. Мөнгөгүй амьдрахгүй нөө. Тийм үнэн. За хөвгтэй юм шиг. Тэгээд яг хаана яг юу хийх үү гэдгээ сайн мэддэг. Тэгээд ийм боломж айгүй сайн харж ажилдаг. Өөрөө боломжийг сайн үүсгдэг. Тийм. Тэгээ хүмүүстэй хамгийн гол нь харилцаа сайтай. Хаана хинтэй харилцаа мэддэг хүн байхад хүн ялгаж харьцаж чаддаг тийм. Жишээлбэл чамайг илүү хайрладаг ч гэдэг юм уу те. Тэр талаас нь илүү одоо жишээл халамжтай ч гэдэг юм уу те. Мэдээж халамжтай байж нөхрөө болгоно л доо. Тэгэхээр бол нэг ямар тавих шаардлага бол бас биш. Нөгөө 2 жилдээ оруулж штэ халамжгүй байлээ. Би тэгээ аваал те ингээд. За яг 3 дахь хувийг зөвшөөрөндөө гээл те. За өөр асуулт байна уу? За бас асууж идвэл. Мөнгө чухлуу тэгвэл хайр чухлуу. Йоо ямар колд асуулт вэ те. Iconic асуулттай энэ бол яг мөнгөө хайруу. Чи чухал гэж шахтай шууд. Мөнгө байгаа юм чи одоо хайр л хэрэгтэй юм да. Йоо. Nice. Энэ мөнгө нь байгаа гэж юу нь яг ямар хэмжүүр юм бэ гэж аахгүй те. Яг хідэн төгрөгтэй хүн ингэж хариулж болох вэ гэж аахгүй те. Ер нь асуудалгүй ингээд санхугаа өөрөө бол дагаад одоо нөгөө хүн чинь ажил хийдгүү байсан ч гэсэн угаасаа нөгөө нэг TGN-гээ хэлсэн юм чинь тийм ээ. Тийм гэсэн үг үү? Тийм, ер нь эмэгтэй хүний хэрэглээ өөрийгөө даагаад илүү гарч ивэл тэгэл болно шүү дээ. Окей. За ойлголоо. Манай залуугаас асууя те яг аль нь вэ? Мөнгө нь үү хайр нь? Баска те. Шууд баяр жавтаа би хариулахгүй гэшээсэн шууд.
түрүү энэ залуу хэлчихлээ л дээ. Шүдний эмч биш гэсэн. Гэхдээ хамгийн сайн мөнгө болтыг юм шиг шүдний эмч байхгүй. Би болохоор би бол хайрыг сонгоно. Йоо тэгсэн сая давхар баяр жавхлан бол мөнгө сонгоно гэж хэлдэг шээс тийм. Тийм байдаг ихгүй би бол хайрыг сонгоно. За одоо баяр жавхлан аль нэ? Шиний өндөр жин шийдвэ. Йоо шууд зугтдаг шээс тийм. Наа асуултаа март өндөр жингээ хийлгэх шах тийм. Nice гоё л шүү дээ. Гоё юм смарт шүү дээ. За. Өндөр 172, жин 55. Чи жингийн дутагдлалд орсон бэ. Тэгэхээр хоёулаа эхлээд төмөрийн бэлтгэл байгаа гэхдээ ардаас нь дэ битмээ аавт мэ. Чи резервтгүй юмээс орноо шахтай. Чөлөө цагаараа юу их дуртай вэ? Би ер нь урлагт яг 10 гаруй жил зүтгэсэн. Тэгээд спортоор бас аягүй хичээлдэг байжгаад ясаа. Одоо бол яг чөлөө цагаараа агаарт гарах ер нь 50 амгалан байдлыг илүү хүсдэг хийдэг. Урлагт нөгөө нэг юм 10 хэдэн жил зүтгэсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг аль салбарт зүтгэсэн бэ? Хөгжмийн салбарт. Вау, дуулдаг уу? Үгүй хөгжим тоглодог. Ямар хөгжим тоглодог? Артын хөгжим. Артын хөгжим. Окей. Гацсан шээс. Артын хөгжим гэдэг чи nice. За. Манай үед маань одоо жишээлбэл энэ залуугаас те хажуудлынхаа залуугаас одоо бусад залуучуудаас ч юм уу өөрөөс чинь өөрийн чинь хамгийн том давуу тал яг юу вэ те? Одоо бусад залуучууд байхгүй зөвхөн надад л байгаа гэсэн тийм гоё том давуу тал айлж шүү дээ. Dig size байсан ч болно. Тий, ямар ч хийж бодно ч одоо жишээл чи ийм учраас би ийм давуу талтай учраас чи намайг сонгох бүр өстой ч гэдэг юм шаардлагатай ч гэдэг юм те. Бодчих гэж юу. За окей. Жишээ нь одоо би бол ингээд миний хил хамрандаа хүрдэг байхгүй. Энэ ч бас нэг давуу тал байж бол. Юу ч байсан бол намайг. За баяр жахлаа бэлэн. Миний давуу тал гэх юм бол хэрвээ би чамайг сонгосон бол бус тогтод цаараад зарцуулах цаг зав байхгүй гэсэн үг. Nice. Тэгвэл ер нь байхгүй сте гэх юм. Угаасаа байх боломжгүй л дээ. Тий, nice. За одоо манай хүн юу гинэ гэх шах тий. Хэрвээ би чамайг сонгосон бол надад бүр цаг байхгүй би цаг. Би бугуун цагаа тайлаад хаяна гэх шах тий. Чи бүр 2 цагтай юм уу? Нэг нь бугуурч юм уу? Би ер нь нэг аливаа хүнтэй харьцахтаа тухайн үндээс би ямар санагдаж байна гэж айгүй өөрийгөө орлуулж боддог байхгүй. Empathy set гэсэн үг тий. Тий. Тэгэхээр одоо тэр нь л давуу тал юм болов гэж. Би яг юун дээр алдаа гаргаж чинь гэдгээс өөрөө нөгөө өөрийгөө оронд тавьж үздэг ч юм уу тий. Тэр маань IQ чухал уу, EQ чухал уу? IQ чухал, EQ ч эмхтэй. IQ чухал. EQ ч нэмэгтэй хүнийх гэсэн үсэ. Юу гэсэн бэ? Чи EQ-гээ бүхсэндөө чих гэж явах шүү наад руу. За окей. Манай хоёр залуу маань ер нь ийм даруухан уу? Ер нь та хоёр маань ийм даруухан залуучууд уу? Аюу сандраад л та. Сандраад байна. За тэгвэл гоё нэг юм урт амьсгаа авч идэх үү. Бүгд нэг гоё энэ орцогчтой дэмжиж гадарч идэх үү. Яа. Амьсгаа аваад гаргачих тий. Нэг гоё нэг сайхан амьсгаа аваад гаргаад. Асууд би нуруунд дээр нь цохиж өгч болно гэж шахах бай тий. За. Уусаад гайгүй болж байна. Гайгүй. Сандрална. Зүгээр. За окей. За манай тийм маань тэгвэл дуртай байрал нь юу вэ тий? Ямар хэцүү асуулт вэ? Бүгдээрээ хийдэг байж ерөөсө хэцүү асуулт гэж. За бас гэх юм. Би ер нь жоохон өргөх дуртай. Тэгээд өргөх. Тэгээд охиныхын тэр шал өөр охины асуултанд өргөх дуртай би өргөх шүү. Санаад авчаарай гэж. нөгөө нэг аппараттай болохоор жоохон ойлгохдохгүй ш магадгүй. Тэгээ өргөх дуртай тэгээ нөгөө нэг гарын хүзүүнээсээ бариулахдаа гарын бүсээрээ гавладаг. Йоо, хүзүүнээсээ барихтаа ингэж бариулаад хойноо гавлаад хизээ салахгүй шаастай гэсэн үг. Яагаад гэж. Тэгэхээр юм 3 дахь ч итгээд хэрэгтэй гэсэн үг үү? Чи өргөцсөн тэгэхээр тэр гавыг гавлчихгүй. Эсвэл буцааж тайлах нэг хүн хэрэгтэй өстэй. Гавлцаад шууд толгоогоор ингэж угалчих юм уу? Тийм. Тэгэхгүй бол тэр эмхтүүж гараа тавьчих тийм шүү дээ. Ямар ажиллагаатай секс вэ гэх шахтай. Бөө юм болдог шаастай. За хараа нөгөөдгөө хий гэх шахтай. Ямар лайтай юм бэ гэх шахтай. Зүгээр хийчих болдгоо мó гэх шахтай. Nice. Тэгтээ ямар креатив л юм те. Ер нь бол заавал тэр гарыг оролцуулмааргүй байгаа юм биш үү те. Дөрвөн мөчөөрөө л хийвэл яг секс гэх шахтай. За nice гоё л шүү дээ те. За манай баяр жахтан гэв. Миний хувьд бол
doggy style. Doggy style. За. Дээрээс нь нэг эмхтэй нар ардаас тэгээд хөлийг ингээд өргөж байгаа байвал бас их таа. Эмэгтэй ардаас хөлийг өргөнөг шаардж юу гэж байгаа юм бэ? Нэг юм охин юм залууг өргөцсөн ингээд орж идэг шээс те. Эмхтэй ардаас эмхтэйгийнхаа нэг хөлийг өргөж байгаа тийм байвал бас тийм. Эмэгтэйхээ хөлийг өргөж жагаад. Чи хөлийг өргөх юм уу? Сая юу болчихоо гэж. Араас нь яаж хөлийг өргөх юм бэ? Үзүүлчих юм уу гэж байна. That's my girl. Гэхдээ одоо яамаар юм бэ гэж. Би үзүүлмээр бас ярмаар байдаг гэж байна. Би юм үлдээ хийхгүй байхад яг чи яаж чадаад байгаа юм бэ гэж. Энэ мик өгч даа. Энэ ингээ нэг хөлн заяа. Тэгээ нэг өргөн. Тэгээ нөгөөх нь энэ доороо. Гэтэ андаа араас нь гэдэг байгаа байхгүй юу те? Урдаас нь ингэж өргөх биш. Ингэж барьж, ингэж өргөх юм уу? Яг мэдгүй яг яаж. Тэгээ яг хүний их юм чимчээг нөө хүний мөч хитэн тишээс хардгийг бас маш сайн мэдж байгаа ахлаа тий. Маяглаад наа чи хугарахгүй. Гшах тий. Болдгийн гшах тий. Би антом дээрээ бас сайн байсан гшах тий. Тэгэхээр бас мэрэгжлийн төвшин секстнэ гэдэг чинь бас урлаг шүү дээ тийм ээ. Nice. За шүдний эмч маань одоо секси үед одоо мэрэгжлтэй холбоож одоо ер нь хийдэг уу яад? Амны хариун цэвэр гшах гэдэг. Ер нь эмчээр сурж байгаа хүн бол эхний 2 жилийг бүх мэдгэдэгтүүнээ мэддэг байхгүй. Тэгэхээр бас зөвхөн нөгөө нэг шүдний эмчээр гихгүйгээр тий. Бүгд л мэдсэн юм шүү дээ. Тэр жийцийг нь хаана байдаг юм бэ? Тэрийг ч одоо зааж өгөхгүй байдаг байлгүй дээ тий. Багш нь заагаад тий. За манайхан жийцийг энд байна. Өнөөдөр хичээл жийцийг гшах тий. За окей. Сонирхолтой секс гэдэг хүмүүс байна. За манай эмэгтэйгээ үз. Яг нэг тийм дуртай болтлоо олж үзег болохоор бас сэлж мэдээ. Яа, өстой гоё хариуллаа ёо. Октод яг ингэж яг хариулдаггүй байхгүй. Яг ингээ хотлаа ингээд яг ингээд дуртай болтлоо хийж үзээгүй гэсэн те. За дуртай болохын төлөө тийм ээ. За яг зүгээр хийж үзсэнийг ганцаагаар хэлчихгүй те. Тийм ээ. Жохон тухтай байсан нь араасаа л байсан. Жохон тухтай. Бусдын дандаа тухгүй шаалсан бас. Гэ ер нь одоо манай хоёр маань эмэгтэйдээ илүү таалагдах үүднэстэй яг ингээд өөрийнхөө гой давуу талуудыг гаргаж ирмээр байгаа байхгүй те ингээд манай эмэгтэй бол одоо хараагаар бас биш хараахан бас олигтой мэдэж чадаагүй байх гэж бодож байна. Тийм эмэгтэйгээ тийм байгаа бах те. Эмэгтэй өөрөө асуух юм одоо мэдхийг хүсэж байгаа юм байна хоёр залуугаас. Та хоёр асууж байгаа. За манай эмэгтэй тэгвэл юу за эмэгтэйгээс асууя. Хэмжээ чухал уу скил чухал уу? Хоёулаа чухал гэж. Тий. За nice би ч бүр болцсон юм шиг багшх те. Хэмжээ нь жишээлбэл хэд байвал те яг дор хийж. Дунд чинь хэдтэй тий. Мэдхгүй гэж байна. Чиний дунд чиг битээр яаж мэдтiin гэж байна те. За энэ микрофоноор зөөрлж эндээс томоо. Яг зүгээр нэг барагцаалаад те зүгээр хидч гэж. Монгол эрхтөөний дунд 63 см байдаг шүү. 13. Вау. Хүний хэмж бас яг хэлж шүү те. Тэгвэл нэг 15 6 7. Хөөе 18 9 20 30. Чи 20 руу орлоо уу? Яахад нөө. Нааш дэлхийн дундаж уучлаа баг гэх те. 17 8 9 20 21 25 гэх те. За ер нь дунджаас дээр байхыг илүү үздэг гэсэн үг үү те. За өмнө нь ер нь дунджаас дээшийг мэдэрч юу гэх те. Үгүй. За ямар гоё юм. Ингээд хариулчвал би хүүгийн амтан болохгүй болж үлдээд баг. Хариулахгүй бол би ингээ нэг юм хүүгийн ном шоолоод үлдчихдэг байхгүй. Хариулсан баярлалаа. За. Манай хоёрын шууд манай эмэгтэй аягүй гоё хариулчлаа шүү дээ тий. Манай хоёр гоё өөрийнхөө хариулчих тийм ээ. Гоё үнэн шудраг тий. Надад бэлгийн хэлцэн орж ирсэн охтууд хэлжсэн. Охтууд гэж чи хоёртой л орж исэн биз дээ. Чи ингээ баригдаж байгаа байхгүй юу тий. За орж исэн хоёр охин нь юу гэсэн юм? Чамтай ихэд амар өвдөд идэх юм ингээд. Nice. Яар гоё юм бэ те. Гоё. Бид нар алгач хийдгүү үнэхээр ингэж л гоё хариулах хэрэгтэй байхгүй юу? Nice. Өвдөөд идэг тийм ээ. Nice. Чи чимхэд исэн юм уу гэж байна. Нөгөө хөлийн өргөөдтэй нөгөө нэг ханаас нэг хөлийн өргөөдтэй ингээд өвдгөөд исэн чи буруугаар ойлгосон биш үстэй те. Нурууг маажидсан болохоор би тэрийг сайн мэддэг бай. Nice. Wow. За манай Паска. Хэмжиж үзээгүй. Хэмжиж үзээгүй гэсэн үү? Ийшээ үзэгчдрүүг харуулчих те. За яг
Хаанаасаа юм бэ гэж аахгүй. Дээрээсээ юм уу доороосоо? Доороосоо хаа хүртэл. За Хүн нэг ингээ барьдаг штэ. Хаяа ингээд нэг барьж үздэг штэ. За ер нь ийм гинэ. Энэ 4 дахь хурууны голоор. За энэ охин бүр мэдэх гээд айн гэж. Яг дунджаас дээгүүр юм байна. Бид сая баг хэмжээ авлаа ер нь 18 хавцаа байна. Нөгөөх нь бол яг хүмүүсийн бүр юм бодитдаг тий. Бодит нөгөө маркетинг хүмүүс хэрэглэгчийн нөгөө нэг юм гэж яддаг штэ. Тэрүүгээр бол бүр өвдгөөд байсан гэж байна. Тэгэхээр бол ер нь бол цаан зовлтгүй заяа. Үнэхээр худлаа байвал бит хоёрт хийл заяа. Бит хоёр хариуцлага хүлээхгүй гэж яах тий. Гэхдээ бас хоб сонсвол бас гоё штэ тийм ээ гэж. За одоо манай эмэгтэй одоо ер нь бол ингээд хоёрыг яагаад ингээд яг сонгоход ингээ хариулт гаргахад жоохон юм хөндлөлтэй байгаа даа тийм. Манай эмэгтэй гоё энэ хоёроос мэдмээр байгаа юм аа гоё шууд асуулаа. Одоо айлын том уу жижиг үү гэх юм уу те. За тэр нь хамаагүй юу те. За чамд юу нэг асуулт асуучих. Хэрвээ одоо ингээ зөвшөөрлөө гэж ботход өөрийг нь сонглоо гэж бодоход маргааш яг юу хийх вэ? Өнөө орой юу хийх вэ? Өнөө орой шээ маргааш. Өнөө орой өөр төлөвлөгөөтэй юм байна тийм ээ. Яг нөгөө 2 жил гуйдаг байна шүү дээ. Тэр чи одоо гуйх юм байх өө. За, маргааш юу их вэ та хоёр? За, өнөө оройсон чи яах вэ? Вау. За одоо яг гоё явж шүү. За, өнөөрөө юу их вэ? Та хоёрыг сонгуул. Энэ бол маш чухал хариулт шүү. Энэ бол яг энэ яг оргил. Энд суугаад тэгээд ярилцаж үзнэ. За тэгээд таалагдчихвэл хой. Чи таалахгүй хой. Чамааг энэ охин таалж чадах чи буцаагаад ингээд за таалах уу яах уу шавал амар дарк байсан. Яг та хоёр нэг нэгэндээ таалагдсан байвал яах вэ гэсэн үг тийм. Энэ яриаг таалагдсан болоод та хоёр сонгогдож байгаа гэсэн үг шүү дээ тийм. Энд сууж байгаа тэгээд карик орно. За. Тэд нэг охин бүр гайхацсан шээ. Каракэд явах гээд байгаа юм шиг. Тэгэхээр чи гой дуулдаг гэсэн үг үү? Ер нь дуулж өөрийгөө харуулах гээд нэг гэсэн үг үү? Эсвэл нөгөө эмэгтэйгээ дуулуулах гээд нэг гэсэн үг үү? Яагаад каракэ орох вүлээ? Микрофон өгж өгөөрэй баяж авлаа. Баяр жуулсан бүр өхгүй шааш. Энэ өста яг ингээд ардчиг тэгэхээр би араас нь амар шаар. Яагаад караоке орох вэ? Тэ энэ айгу сонирн байна. Би хизээч ийм хариулт сонсч байгаагүй болохоор би нөгөө нэг жоохон бахта нөгөө айгу кино үздэг шүү дээ. Кинон дэр чинь айгу нөгөө нэг осороо явж байгаа караоке үздэг шүү дээ. Тэгээ бас нөгөө нэг найзууд бол айгу их караоке орж исэн гэдэг хэлжсэн байхгүй юу? Би бол кинон дэр чи яг нөгөө бас нэг хийгээд идэг кинонууд байдаг шүү дээ бас. Тэрийг үзээгүй юу? Караоке найзуудын чинь бас зөвлөгөө бас нөлөөсөн юм байна тийм ээ. Тэгээ караоке дейт бас сонирхолтой л бах тий. Янз бүрийн дуртай дуугаа бас хамтдаа дуулж юм бол бас сонир шүү дээ. Одоо ер нь дууных нь тестийг мэдмээр байна гэсэн үг үү те? Зүгээр тэгэж үзээгүй тэгээд би бас өөрөө хэлсэн мөрлөө. За nice. За манай баяр жохлоо яах вэ? Хэрвээ эмэгтэй маань зөвшөөрөх юм бол За манай охтууд ер нь хөвгүрцсэн байна да гэж бах те. Саяны хэлсэн охин манай шоунд бас орж олно шүү тийм ээ. Буудлаар хүний чинь бас олоод өгж олно гэж бах те. Энд хүний юм руу нэг буудал мод яриад яах вэ гэж бах те. За. Богдуул гарч Улаанбаатарын шүнийг арих баха. Тэгингээ ярилцах бах гэж бодож. Вау. Хаашаа гараа явчихваа? Богдуул руу. Богдуул руу гарч Улаанбаатарын шүн. Шүн айгуу дими байдаг юм байлээ. Тухгүй юм бэл. Хоёлаа өнөөдөртөө нэг өөр юм хийчээ. Тэгээд дулаах өдөр уулгараа тий. За уулнаас өөр байвал юу их вэ? Энэ яг чиний яг ласт шанс аа. За бороотой гамд караоке орчтой. Юу гэж охиноо үлдээс нь хоёр залуу орно шээс тэгээ хоёлаа. За хоёлаа адилхан нэг мэрэгчлээ уулсан. Чи дооны төгсөлтийн гэж явах те. Зүгээр нөгөө нэг эмэгтэйтэйгээ зүгээр юм санаа нэг л гэсэн үг үстэй те. За. За. Манай эмэгтэй ер нь яг үндэ караоке орох дуртай мүү гэж. Энэ хоёр л караоке орно гэдэг юм ер нь. Орно одоо өнөөдөр төлөвлөгөөгүй байгаа гэж. Одоо орохоос өөр яах вэ гэж. За nice. Хоёул. Гэтэ нэрээ бас толгомдоо л бас хэцүү юм байна те. Нэг охин суучаад өнөөрөө намайг хааш нь дагуулж авах вэ гэхлээр. Тийм гараад хайчих ингээ асуудаг шиг шээж. Тэр хэцүү юм байна. Тийм. За.
Тэгвэл одоо ер нь ингээд те энэ амьдралдаа хийжсэн хамгийн галзуу үйлдэл яг юу байсан бэ те? Одоо яг энэ хүртэл 24 Тийм үерхэлтэй хамааргүй ч байсан. хамааралгүй ч байсан болно те. Энэ бол хамгийн галзуу л байсан. Тийм ер нь хэр галзуу хүн бэ? Эсвэл үнэхээр юм дараахан хүн үү гэдгийг бас харах гэдэг байгаа байхгүй. Нэг шийдэмгий байдал нь хэрвээ гэдгийг харах гэдэг. За манай барьж хөлнгөс эхэлж байна. Эрэгтэй стрипэд ажиллаж исэн л хамгийн галзуу. Вау! Crazy. Эрэгтэй стрипт ажиллаж исэн. За гайхалтай. ямар гоё юм бэ? За эрэгтэй ямар гоё юм бэ шээс. Тийм шээстэй. Үгүй би одоо стрипт ямар ацаа их вэ? Үгүй эрэгтэй стрипт ажиллаж исэн гэхээр ер нь бол нэг хөдөлгөөн байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнууд бол зөвхөн яг чанарын өндөр түвшинд яг мэрэгжлийн байгаа гэсэн үг үү? Жохон? Ер нь бол сурах процесс дээр гарсан гэж хэлж болно. Би ч чамаа бүр энэ охиныг бүрстэй Зөөгчөр очсон. дуртай байралтай болтол нь хөдөлж мөдлөөд бүр. Зөөгчөр очсон чи зөөгч хийх хүн биш байна. Бүжгэлгээд талсан. Яа, яар гоё юм. Зөвөр нэг Намайг пив зөөх гээд оцсон чи бүжгэл гişээс те. Одоо бүжгэл. зөөгчөр очсон чи бүжгэл аа. Яар гоё юм бэ те. Бүжгэлгүй очсон чи зөөгчөө хийх шүү. Ер нь яагаад болсон бэ те? Сурах процесс нь хэцүү байсан. Хэцүү байсан гэсэн те. 11-ээс өдөөний 5 хүртлээсэн болохоор ядарсан. Тэгээд хичээл маань жохоо орхихдох гээд исэн учраас болсон. Бас мундаг оюутан байдаг те. Ангаах сурж иж бас нэг стрип бас ажиллаад үзье гэж бас бодсон байна шүү дээ. Nice. Үнэхээр галзуу юм байна нэрээ. Тийм байна. Үнэхээр галзуу үйлдэл. За. Манай Баска. Би нөгөө нэг тухайн нөгөө Тухайн үед гэдэг нь яг ямар үед вэ? 19 онд. За. Нөгөө саксны шигшээд явдаг гэсэн байхгүй. Айгүй их өдрөө 2 бэлтгэлтэй. Тэгээ бэлтгэлээ тарчаад өөрөө 10 гээд ороод ирсэн чинь цэргийн зарлал ирчихсэн. Тэгээ би шууд шийдээд шууд маргааш навчихсан. Явхаар шийдээд цэрэгт явхаар шийдээд гэх юм. Наа чи их ямар сонголтгүй байсан юм биш үү шахаад. Эсвэл сонгож болох байсан уу? Эсвэл явах манай аав ингэж хэлсэн. Явал явсан шиг яваараа явж чадахгүй бол аргалаа гэсэн байхгүй. Тэгэхээр миний бро яг явсан юм биш те. Нэг жилийн албаа хаагаад ирсэн юм биш үү те. Тийм, зүүн баян таажсан. Вау. Шам тийм шивээс вэ нөө зүүн баян гэсэн шахаад. Зүүн баян 2019 гэж шахах те. Окей. За хүн болгоно Манай эмэгтэйгээ байдаг юм байна зүүн баян гин те. Би мэрэгчлээ 3 удаа сольж ирсэн. Жишээ нь эхнийх нь юу байсан бэ? Эхлээд би боловсрол судлаачаар сураад Тэгээ Монголд угаасаа боловсрол явахгүй юм байна гэдэг шээ. тэгээд сурж агаад гадагшаана урлагийн чиглэлээр сургуульд тэтгэлгээ авангуудаа видео тэгээд тиктэй авчаад тэгээд явхаа болоод хайж ирсэн. Тиктэй юу? Тий. Ямар тэнэг юм бэ чи? Яаж байгаа гэж байна. За. Тэгээд маркетингаар ажилласан юм тэгээд те. хэмжээний гинт яг явах гэж байгаад шийдвэрээ болсон гэсэн үг үү те? Окей. Ер нь Тэг хормоо ихж байгаад болчихгүй өстэй гэж байна. Би яг ингээ бүгж зөөгч яхад нь гарааг үүтсэн гэж байна. Гэтэ ер нь тийм үү? Ер нь одоо жишээлбэл бас өмнөх нөгөө хариултыг сонссон шүү дээ. Яг 3 дахь би говьлт ихжсэн гэд бас ер нь юм хувирамтгай юу ер нь? Хэр хувирамтгай вэ? Жоох эргэлзэх юм бол 2 сонголт гарч ирвэл 2 дахьыг сонгочдөг. Бас зөв шүү те. Нэрээ 2 дахь нь байгаагүй бол эргэлзэхгүй л гэсэн үг шүү дээ те. Окей, nice. За тэгэхээр өөрөө ер нь ийм зүрхээ илүү дагдаг гэсэн үг те. Шууд ингээд өөрөө зөв гэж утсан нөгөө зүүн совингоо гэх юм уу? Зүүн совингоо дагдаг гэсэн үг. Тий. Ер нь мордонд итгэдэг үү тийм юм хүмүүнд? Мордонд бол нэг их итгэдэггүй. Бас шашин шүтлгээд бас ер нь нэг итгэдэггүй. Яг өөртөө л итгэдэг. Nice. Okay. За одоо манай эмэгтэй шийдвэр гаргахад хангалттай мэдээлэл цугларсан гэж үзэж байна уу? Ер нь бил нөө. Одоо яаж тэр ингийн за байж байгаа би тайлбарлаж байна. Чи болохоор за эхлээд баяр жавхлан сонгож байгаа бол 1 хуруугаа гаргана. За баскаг сонгож байгаа бол 2 хуруугаа гаргана гэсэн үг. Тийм. Ойлгосноо. Тийм. Одоо тэрнээс өмнө эхлээд би бинийг мэдэрч үзсэн дээр байх те яг ямар хүн хажууд чинь суугаад байгаа бэ гэдгийг ихлэ мэдэрч үзсэн дээр байх. Тэгэхээр таад маань босоод тэрч үзхийг зөвшөөрч байна уу? Нөө хүсэндэж юм уу маа бас мэдрээд тийм ээ. Зөвшөөрч байна уу те? За окей. За тэгвэл эхлээд за баяр жавхлангаас эхлэе явчих ойрхон байгаа юм чи тийм ээ. За урагшаа босоод манай хоёр маань зя. Чимэний будх
Баска би чамайг ойлгож байна. Энэ үг хэцүү байдгийг. За окей үргэлжлүүлээд баска босоод. Maybe not today. Maybe not tomorrow. I will be. За явна. Одоо баярж авсаа юу болж байгааг та бүхэн таалаа. Яа сэтгэл чи харахын хилээд үү? Яа хатгүй байлгах чадах харахыг гатлах хоосон. Ганцхан чамайг илгэж. Я окей. Яг манайхаа сайн тэрвэрч чадсан уу? За. Сайн тэрвэрч чадваа. Яг ингээд Яг мэдэрвүү манай мэдэрч чадсан уу? Яа, дэжвэ. Нэх юм уу? За яах вэ болгоно. Болгоно. Юу болох гэдэг юм шиг. Манай эмэгтэйр ингээ болгоод сурцсан үгүй юу? Ер нь юм. Нэхгүй вибратортай гэж шиг. Йоо. Би та нар чи байдаг юм бицтэй гэж. За баяр шахал нь ямар санагдав? Гидс рүү хатчихаар тэгээ жоохон зайгаа барьсгээд тэрвэрлээ. Чи бас сая 2 руу хатгсан гинэ сая надад хэллээ. Гидс рүү хатчихаар яа зайгаа барьчихж байгаа юм уу те? Ер нь хатгаж магадгүй юм байна гэдэг үү? Ингэсэн юм бэ. Угаасаа энэ нөгөө хумс амар юм катана шиг амар хумс байна. За баскет ямар санагдсан? Тэг гоё сонирхолтой баялаа. Сонирхолтой шээстэй. Им гой зүү мэдрэмжтэй нэг юм байдаг. Жишээлбэл ийм үнэр нь ямар байсан бэ те? Тэрхэд ямар байсан? Турхаа шиг байсан. Тэг нөгөө нэг нүдтэй ийм хаалттай ер нь өмнө хизээч байж үзэг болохоор аягүй сонирхолтой л. Одоо нөгөө өөрийнхөө дуртай байрал дээр нэмэхүү нөгөө ингээ гавлж агаад нүдэ боож байгаа гэх шиг. Гавлаад хөлийн яраад ингээд бүр бүгдийг нь боож хайж байгаа хийнэ гэх шиг. За, ингчингийн хувьд ямар санагдав? Яг уу өндрийн хувьд бол хоёлаа дэжвэ. Тэгээд бас өндөр чек. Яг уу нэг нь сая хайг их шиг болсон. Нэг нь мэдлсэн, нэг нь мэдлээгүй. Тэр хим бэ гэж яг те. Сая энэ хоёр тэрвэрлэхэд хим бэ гэж яг те. Мэдлсэн үн нь илүү оноо авсан гэсэн үг үү? Ер нь. Тийм. Хөрхөө мэдтэй. Бас мэдтэй устай явах чинь гоё шүү дээ. За. Түр шийдвэр гаргахад бэлнэ үү? Юу нэрийг их ахаад сонсч болохгүй. Юу гэдэг юм бэ чи? Нэрийг Энэ бүхний чи нэрийг асууж байгаа юм уу? Чи зүгээр хоёр залуутай л ингээд нэрийг мэдхгүйгээр болцоод исэн гэсэн үг үү? Чиний хажууд сууж байгаа нь баяр жавхлан. Тэрний цааталт болохоор баска. Баяр жавхлан маань хүний хэмж, баасан сүрэн маань шүдний хэмж. Сүүл тэрвэрсэн нь баасан сүрэн, эхэн тэрвэрсэн баяр жавхлан. Манай баскос сүүл тэрвэрсэн. Сүүлийнх нь. Яг оноо авснаа төрүүлж хэлгээ те. Сүүл яг ингээ мэдрэгдсэн баха. За. Өшөө асуух юм байна уу? Чи хэрвээ дахиад хангалттай байх юм бол яг нөгөө наа ерөөсө дунд нь нэг асуулт асуугаад аль нь жоохон тийм толгой ажиллах гоё хариулж ийн гэдгээр нь бас чи дүгнж болно. Чөлөөтэй. Тэгвэл одоо шууд асуучих. Тэг. Одоо яг хэдэн охинтой харьцаж байгаа вэ? Йоо. Гой. Яг үннээ хэлээ. За одоо шууд хариул. Би нөгөө өмнөх харилцаа одоо нэг 2 сар л болж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо л ерөөс үнтэй харьцахгүй. Тэгээ тийм болохоор л шууд ирсэн. Яа, ямар гоё хариулаа. За, одоо манай баярлалаа. Би нэг 3 сар өмнө дууссан байхгүй тэгээ 3 сар үтэй харьцаг гэсэн. За өнөө л хэлчих. Арчижсэн охин маань дээдлээд орох юм бол тэр чигээрээ зайлаарай гэсэн. Тэгээд эндрээ суудсан байна. Йоо. За гоё шүү дээ. Чи тэр охноос уусаа зайлмаар хэлсэн гэсэн үг үү те? Яа. За. Nice. За. Манай шоу хүмүүсийг салгаад идэх шээс тийм хос төрүүлэхгүй ш. Улам салгаад идэх шээс. Чи надад дээдлээд орол зайлаарай гэж шүү ороош шүү те. За. За. Манай эмэгтэй дахиад бэлэн болоогүй дахиад асуусан ч болно. Чиний л яг сонголт чинь гоё чин үнэн ч гарах нь л чухал. Ер нь бол одоогоор хоёулаа харьцаагүй л байгаа гэсэн үг юм байна. За Болно. Болно. Манай эмэгтэй өөрөө яг хэдэн залуутай харьцаж байгаа вэ? Ер нь харьцаагүй болцсон. Тэг 100-аас хойш ер нь тэгээд огт харьцаагүй. Тэгвэл нэлээ эвгүй л байгаа юм байна да тий. За тэгвэл одоо манай баскаг сонгох юм бол шүдний эмч баскаг сонгох юм бол 2. Одоо баяр жахлан хүний хэмжээ сонгох юм бол 1 3 гаргаж. За юу. Бэлнэ үү? За бүгдээр хамтдаа 3 тоолоод хариугаа гаргана. Артлын хай бэлнэ үү? За бүгдээр хамтдаа толцгоё. 3 2 1
За манай хариулт гарсан байна. За окей. Манай хэд маань одоо нүдний боолт авч болно. Бэж арай түр бас бэж арай. За одоо нөгөө нэг аяа дахиад өгнө шүү. За. За манай гур маань одоо нүдийнхээ боолт авч болно. Би бинээ харна гэсэн. Боолт аваа. Анх чамайг бүжиж байхыг чинь харсан. Аз чангалтай байсан чиний харц. Энэ бол уус амар гэлж байгаа. Тэгээд бит хоёр бол юм нүд завчихгүй байгаа сурцсан гэж аахгүй тийм. Манай хэд маань яг нүдээ бооцсон байж байгаад яасан болохоор бас жоохон эвгөөж магадгүй. Камера онтраа. За нэг лугаа гоё хараач та анхны харц гэдэг чинь бас нандин байдаг ш тийм ээ. За хараад. Чимэний ох, чимэний бүх. Яг ингээ баскаг яг ингэж ирж хахаар чимэний охин тий. Ямар гоё таараа тий. Баскад бол оноо ус байж тий. Хоёр нэгний тэнд юм үгүй яг бүр зүрэн дээр зүгөө тий. Үүдэнд таарч. За хоёрч таарах. Манай охинтой танилцчих байсдаг гэж. За. За. Ямар эвгүй мөчөө сандраад байх. За анх харсан сэтгэл ямар вэ тий. Ингээ нүдэ боогоод бодож исэн залуучуудаас төсөөслөөс хэр өөр байна тий. Инхчингээс төрүүлээ асууч. Яг төсөөлөөгүй болохоор бас хэлж мэдэхгүй л байна. Төсөөлөөгүй? Тийм яг тиймэрхүү царайд өрхтөө өнгө гэж бол төсөөлөөгүй. Зүгээр яг биеийн дээр тэгэхгүй тэрч үзээд нэг тийм баримжаа бол байсан. Баримжаа байсан. За. Баримжаагаараа сонгосон шүү дээ. Одоо нөгөө хариултын түрүү танилцуул. Тэрийн дараа нь бүр сүүлд нь хоёр дахь хариултын дараа танилцуулчих. За. Баскет ямар санагдаж байна те? Яг ингээд төсөөллөөс хэр өөр байв, хэр зөрүүтэй байв те? Гоё хөрхөн охин байна. Тэгээд яг төсөөснэг бодвол хөрхөн охин байна. Чи ямар муухай төсөөлж исэн бэ те? За нэг царай мотол охин байгаа хта гэсэн. Яг юу байгаа болоо гэ те? Тэгсэн чинь төсөөснөөс хөрхөн охин байна. Nice. За баярлалаа. Намайг орж ирж хахад нэг 3 охин айгу яарад гүйжсэн байхгүй алхаад. Яна оцорлоо штэ гэдэг. За би бодож байгаа за энэ өндрөл орох байлгүйтэй гэж үзсэн яг өндөрнээс барыг. Ямар амар өөр дүүх ярих гэж байгаа юм шиг байна шүү дээ. 3 охин гүйжсэн бохгүй. Тэгээ өндөр нь байна гэ те. За nice. Яагаад өндөр нь орно гэж бодсон бэ те? Амхан охтууд яачаад байгаа гэж те. Арай өөртөө илүү мейкап бодолтой илүү ийцсэн байсан. Хоёр найзыг нь ямар муухай шээж. Чи одоо ингээд хоёр найзын намхан гэж хэлчихэд энэ охинтой майж болоо цаашаа явал энэ хоёр өстэй товтон сур сал хүний их юм шиг үгүй сал диплом нь хаана байгаа гэж үү те. Насаараа шургандаа энэ хоёр шулам хаана вэ? Шигтэй. Биш тэр 3 биш. Биш үү? Биш. Биш юм биш. За чи шуламгүй ирсэн юм уу те? Нэг шуламтай ирсэн. Нэг шул. За нэг шулам нь байна уу? Гар өргөрөө гэж. Нэг шулам тийм дээ. За. За окей. За тэгвэл манай хэд маань өөр цариг нарсан чи асуух асуулт байна уу те? Яг ингээд шүү асуумаар санагдчих асуулт байна уу? Чоо. Байхгүй чамд байгаа юм. За байхгүй шууд тэгвэл хариултаа гаргая тийм ээ. За Үгүй. Тэрийг ард нь хэлье. Дараа нь хэлье. Уус энэ дээр болохоор манай эмэгтэй маань дахиад сонгоно. Тэгээд дараа нь сонгогдсон хүнээс буцаад дахиад хариулт сонсно. Баггүй юу? Тэгэхээр за манай хоёр залуу маань үдэн чи одоо бол хоёр залуу маань болтоо заавал болтоо зүг. За окей зүүч. Тий. За одоо манай эмэгтэй маань шууд сонирхож байгаа залуу руугаа заана гэсэн. За бүгд 3 тоолоод дахиад хариултыг гаргая. За 3 2 1 За шийдвэрээ чи яах гэдэг юм бэ? За окей тэг юм болгон шодог шүү дээ тийм ээ. За шийдвэрээ танилцуулъя. Манайх эхлээд ингчин маань нүдний боолттой байхад 2 дугаартай орцогч буюу манай баскыг сонгосон. За тэгээд нүдний боолтоо аваад дараагийн хариулт бол хэнийг ч сонгоогүй гэдэг хариулт байлаа гэж байна. Анх удаа ийм хариултад тулгарч байна гэж байна. Тэгээд яагаад ийм хариулт гаргахаар болсон бэ? Шууд асууч тий. Ингчингээс хоёулаа хитрхи зөв хүмүүс бай. Би хариулна тий. Тийм. Би хариулчих уу шах тий. Тэгээд хоёулаа амар ууртай авттай байгаад шүү дээ.
Наа чи нөгөө гэрэл тусаад юм 30-40 минут ингээд нүдээ ингэж анцсан байж байгаа. Ингээ харахаар ч хүн ингэ шít яваад. Чи ингэхгүй байгаа юм уу? За Ер нь бол жоохон тийм харцнаас нь болцсон гэсэн үг үү? Тийм. Одоо нэг хүүрхэн энийгээ тарчиж. Тэг манай энэ гоё энийгээд нэг гоё талаа харуул идэх үү? Яг нэг юм хардаг ч юм уу? Чи хар. За хоёроо зовоогоод явах. Хоёрт хэлэх үг байна уу те? Баггүй те. За үнэхээр хэлэх үггүй маш гоё шоу болж те өндөрлөө. За одоо манай оролцсон хоёр залуу эмэгтэйдэр маань аль нэгэн дээр нь ч юм уу шууд гарч ирээд шүүрч авах боломжтой. Жишээлбэл манай инхчин энэ хоёр залууг даваад те би энэ хоёр залуугаас илүү юм байна гэдээ одоо шууд эндээс гарч ирж шүүрч авах боломжтой. Тэгэхээр тэгж гарч ирэх залуу байвал яг одоо гарч ирж болно. Эсвэл охин байвал энэ хоёр залуу гарч ирээд аль нэг нь бас шүүрч авах боломжтой байгаа шүү. Яг одоо шууд гарч ирээд хин энэ одоо эрэгтэй хүн дээр гарч ирэхгүй гэдгийг ойлгоорой гэж байна тийм. Тэгээд эсрэг хүүст нь байвал гарч ирж болно шүү. Гарч ирэх юм байна уу? Байвал гараа өргөчөө тийм ээ. Байна уу? Шууд гоё тийм. Maaхан худлаа одоо байхгүй нэ дараа нь IG-гаар чатын юуг нь IG аяг нь өгчөөж явж ирээд шүү тийм. Байна байхгүй юу? Байхгүй. Энд бүр гаруул гарахаар л энэ даа. За окей ойлгомжтой тэгвэл баярлалаа. Манай оролцсон 3 оролцогчтой маш их баярлалаа. За баярлалаа. Хүчийг сайн хөрвүүлээрэй. Судалтай орж байна. За манай хоёр бро ямар ч байсан машингүй явж байвал манай пинес бас аваад тэ хамт танилцаад юм хом ярьж болж болно шүү за. Бас нэг сал алказ хэрэглэх юм уу? Ямар гоё юм. Хүний их юм. Чи энийгээ эстгийн хэлэх байсан биз дээ тий бас. Тэр чи яг давуу тал болох ч байсан юм билүү тийм ээ. За авирсан бро. Баярлалаа. За баярлалаа. Гэтэ ихлэ чамааг бас сонгосон шүү гэж. Харцаа тасаарай гэж. Ядаж нэг сонгогдсон байна тий манай баясаа биш юм лээ. Баска окей sorry баясгалан гэж орж ирэх юм. Сэ охин маань тий өрхийг минь битгий татаач гэж шахах тий. Цайгийн минь гарчлагаач гэж шахах тий. Тэгээд хийчих шиг боллоо тэгээд. За яварсан маа дээдлийн шоуны энэ удаагийн дугаар маш амжилттай болж өнгөрлөө. Тэг үрсээс авах тийм маш их баярлалаа. Баярлалаа. Thank you guys.